Баярлалаа. Өглөөний мэнд хүргэе бүгд. Би нэг гурван асуудал хэлэх гэсэн юм аа. За нэгдүгээрт ерөнхий сайд нартайгаа орж ирээд их хурл дээр нэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хиймээр байх юм аа. Энэ юмны үнийн өсөлтийг одоо яавал дээр юм тээврээ яаж сайжруулах юм, орж байгаа, гарж байгаа энэ урсгалуудыг яах юм, хавар зуны одоо бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Гадна дотноос баах юм орж гарна, долларын ханш маншир нь яах юм бол энэ долларын ханштай холбоотой бодлогын хүүг өсгөж байгаа нь зөв үү, буруу юу? Энэ ханшны өсөлт яг юунаас үүдэлтэй юм? Юмны үнийн өсөлт тэр нь юунаас үүдэлтэй юм? Нийлүүлэлтийн талд байгаа юм уу, эрэлтийнхээ талд байгаа юм уу? Энэ онлынхаа үндэстэй судалсан юм уу, яасан юм уу? Энийг их хурл дээр нэг сонсомоор байна. Их хурл дээр сонсъё гэдэг нь бид нэр бас ард иргэдэд нэг юм баримжаа өгмөр байна. Яах гэдэг юм бол энэ их хурл, яах гэдэг юм бол энэ засаг гэдэг дээр. Энэ ард түмний одоо амжиргаа өдрөөс өдөр тулгамд ороотоод байдаг. Ковид гэж баахан дээрлэхүүл. Одоо тэгээд юмны үнийн өсөлтөнд ингээд дээрлэхүүлээд байж болох юм уу? Энэ дээр ямар арга хэмжээ авбал зүгээр үү? Их хурлын гишүүд бид нар бас санаа оноогоо нийлүүлж ярьж засаг талтайгаа хэл амаа болоод юм хийлгэж болохгүй юм уу? Нэгдүгээр асуудал нь энэ. Хэлэлцэх асуудалд энийг нэмж оруулъя гэж. Хоёрдугаар асуудал нь энэ хаврын бүтээн байгуулалт эхэлж байгаатай холбоотой газартай холбоотой асуудлаар улсын хурл нэг сонсё. Хэлцэх асуудалд оруулж байгаа сонсё. Тэр дотроо би улсын хэмжээний газар ярихгүй байна л дээ. Энэ Улаанбаатар хотод ирнэ хэн хичнээн хэмжээний газрын зөвшөөрөл авчаад юу хийчихэд байгаа юм. Энэ газрынхаа зөвшөөрлийг авсан иргэн энийг шилжүүлэх гэхээр ямар хэмжээний мөнгө төгрөг яаж одоо зарцуулаад нэхэгдээд байгаа юм. Илтэр би энэ нэг асуухаар өөр асуудал ярьж байхад асуухаар энэ тогтохгүй юм л да. Тийм учраас энийг нэг яриул яадаг юм. Нийслэлд энэ сумын газар даргатай нөхдүүдээ хашаа буулгаад эхэлж байна. Энийг зөв-зөвтэй ажил байна. Энийг одоо цаашаа үргэлжлүүлээд энэ зөвхөн паркийн хавийн хашаа биш л дээ. Бүх төрлийн хашаануудыг бүгдийг нураах хэрэгтэй байна. Гарц цам гаргах хэрэгтэй байна. Хүн амьтыг явдаг болмоор байна. Тойрдгоо болмоор байна. Иймэрхүү ажлыг бас нэг ярмаар байх юм. Зандан шатрал дарга хоёр дахь нь. За гурав дахь нь би энэ эрдэнэ төлөвлөрийн технологид тохирдоггүй хөдрийн овоолгыг ашиглах тухай улсын хурлын тогтоолын төслийг одоо мэрэгчлэтнүүдийн тусламжтайгаар боловсруулаад тэгээд өргөн барих зөвшөөрлөө хүлээж байгаамаа. Нэг 14 хоногийн өмнө би нэг бичгээ өгсөн. Та надад тэр улсын хурлын тогтоолын төслийг өргөн барих нэг цаг хугацаа товолж өгнө үү? Баярлалаа.